Намайг сонсож подкастын дараагийн зочноор маань шүүх шинжилгээний ерхий газрын шүүх сэтгцийн шинжилгээний тасгийн сэтгэлзүйч Эрдэнэт агч маань хүрэлцэн ирсэн байна. За, Эрдэнэт агч маань бид нарт одоо цагтлаар ирсэн хүүхдүүдийн асуултанд хариулж туслах байгаа. Эхний асуулт нь шинэ хүмүүстэй хэрхэн илүү нээлттэй найзалж харилцах вэ гэсэн байна. Энэ асуулт ерөнхийдөө ихэнх өсвөр насныхны дунд түгээмэл тулгардаг зүйл байгаа. Жирийн ерөнхийдөө хүмүүстүүд юу гэж харагддаг вэ гэхээр зарим хүүхдүүд хин нэгэнтэй ярилцахдаа маш нээлттэй, маш илэн талангүй, олон найзтай, тэгээд тийм аюу тийм гадагшаа зантай юм шиг харагддаг байхгүй юу? Гэхдээ энэ нас нэг төдийлөн бас тийм биш гэсэн үг. Юу вэ гэхээр хинтэй ч яаж ч харилцсан тэрс маш шинэ хүмүүстүүдтэй харилцахад бидэнд хідэн дадал, зуршил хэрэгтэй байдаг гэсэн үг. Ямар ч хүнд. Мөн дээрэс нь хинч байсан гэсэн танихгүй хүмүүсийн дунд уулзч үзээгүй шинэ хүмүүсийн дунд орохороо ихэндээ тавгүй жоохон сандарсан, ичсэн тийм ээ үгээ цэгнэх ийм мэдрэмжийг авч идэг. Гэхдээ энэ байдлыг бууруулах хин нэгэн шинэ хүнтэй үр дүнтэй харилцах хэд хэдэн аргууд байгаа. Өсвөр насныханд гэж зөвлөхөд хамгийн түрүүнд юу гэхээр харилцагчаа ойлгож сонсох. Энэ тохиолдолд хин нэгэнтэй харилцаж байгаа бол аль болох нүдрөө нь хараад за үг хэлэхэд нь за тийм үү гэдэг ч юм уу тий тэгсэн чинь гэд ингээд нөгөө нэг ярьж байгаа зүйлийг нь идэвхтэй сонсч байна гэдгийг харилцагчтай ойлгох. Тэгэх юм бол нөгөө нэг хүн урдаас нь сонсоод ахаар хүн урам аваад тэрэндээ илүү их сайн тайлбарлаж өгдөг, илүү сайн ярилцахыг хичээдэг тийм үү? Гэх мэтчлэн эсвэл мөн дээрэс нөгөө өдрөө нь харна гэж хэлсэн тий. Тэгээд сайн сонсогч байна. Мөн дээрэс нь шинэ хүнтэй танилцахын тулд яах вэ гэхээр өдөртөө доор хаяж 1-3 хүнтэй аль болох зөрөө дөнгөрөхтөө мэдлэх сайн байна уу та? Сайн уу найзаа? Сайн уу гэдэг ч юм уу тий. Өмнө нь мэдлж өнгөрөөгүй шинэ хүмүүстэйгээ мэдлэл бүр илүү үр дүнтэй. Мөн дээрэс нь шинэ хүнтэй мэдлээд өнгөрөхийн хажуугаар өөрийгөө ойлгох буюу одоо нэг түрүүний хэлсэн асуулт одоо зөвхөн хүний ярихыг ингээд сонсоод байна тийм үү сайн сонсогч байна хажуугаар нь идэвхтэй сонсож байгаа гэдгийг ойлгохын тулд чухал утга учиртай асуултнуудыг хаяа асуух. Чи түрүүн зөндөх ингээ амтны талаар ярьлаа тийм ээ дуртай ингээ өсгөжсэн талаараа ярьлаа би ч гэсэн өмнө нэг ийм амтан өсгөж үзээгүй ч гэсэн өсөг юмсан тижээх юмсан гэж бас боддог байсан тэгсэн чи тэр үед ингээд миний мөрөдөл биелээгүй л дээч гэдэг юм уу тийм ингээд ямар нэгэн байдлаар хин нэгэнтэй өдөртөө 2-3 минут яриа өрнүүлэх тэр маш шинэ хүнтэй. Тэгэх юм бол шинэ хүнтэй яриа өрнүүлээд яана гэдэг нь чамд хэнийч байсан гэсэн яриаг сонсох чадрыг нэмэгдүүлж яах нь байна. Өөрөө ярих чадрыг нэмэгдүүлж яах нь байна. Ингээд нэг мэтгэд чи маш олон хүмүүстүүдтэй чөлөөтэй харилцаж чадах тэр ур чадрыг эзэмшихэд илүү үр дүнтэй. Гэхдээ бас нөхөрлөл гэдэг үед ингээ өсвөр насныхны үед хэлэхэд бол юу вэ гэхээр нөхөрлөл хүрээл гэдэг нь өөрөө маш үн цэнтэй байх ёстой зүйл. Тэгэхээр цөөхөн гэхээсээ илүү тэрний үн цэнтэй байх нь хамгийн чухал. Тэгэхээр чи өөртөө таалагдсан тэр харилцааны орчныг бүрдүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй гэсэн үг. Ер нь жижигхэн дадлуудыг аль болох өөртөө суулгаад тэднээс хүүхдүүдэд хүргэх нь илүү чухал юм байна шүү дээ тийм. Харилцаа одоо нэг хүнээс эхлэлтэйгээр нөгөө хүмүүстүүд бас ингээд нөлөөлж идэг. Чи хин нэгэнтэй сайхан ийдэг харьцаад тэр хүн чамтай ахаад харилцахыг хүснэ, ахаад ярилцахыг хүснэ. Чиний тэр хандлага чинь анги дотроо бусдад ийргээр нөлөөлөд танай анги нэг мэтгэд би биентэйг маш ийдэг, хүлээцтэй, би энийгээ сонссон, дэмжсэн харилцаа өрнүүлдэг ийм болсон байх боломжтой л гэсэн. За ялгаа. За хоёлаа дараагийн асуултанд хариулъя. Би хамгийн их гомдож байсан хүн аав ээж хоёр. Намайг ойлгодоггүй би заримдаа өхмөө санагддаг. Та энэ асуудалд яг юу гэж хэлэх бол эцэг их нь ойлгохгүй шүү дээ. Би хамгийн их гомдож байсан хүн нь аав ээж нь. Өөрийнх нь гомдож байсан хүн нь аав ээж нь гэсэн үг. Тийм. Эсвэл гомдчихсэн хүн нь аав ээж нь. Энэ дээр болохоор гомдож байсан хүн аав ээж гэсэн байна. Тэгээд ерөөхдөө бол ойлголцож чадаагүй үүднээсээ ингээд гомдоосон. Тэгээд түүнээсээ болоод ингээ өөрийгөө зүхэж байгаа ингээ амиа юу гэх юмар санагдсан тийм мэдрэмж л юм шиг байна. Ер нь бол ийм тохиолдолд гэх юм бол хүүхэд гэр бүлдээ хамгийн чухал
байдлаар ойлгомжтой нэг харилцаанд орж явах шаардлагатай гэсэн. Гэр бүлдээ ойлгогдоод, гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөөд, гэр бүлийн орчинд нээлттэй өөрийнхөө толгонцсон хэрэгцээг илэрхийлээд тэгтээ нөө сэтгэл зүйн хувьд шүү дээ тий. Юунд гомдоод байна, юунд талархаад байна, юу аятайхан гой санагдаад байна гэдэг байдлаараа нээлттэй харилцаж чадаад өөрийгөө ойлгуулж чадж байгаа хүүхэд маань бусад хүрээлэлд ч гэсэн тэр байдланд давуу тал болж өгдөг. Бусдаа харилцахад, бусад орчинд очиод өөрийгөө илэрхийлэхэд, өөрийнхөө байр суурийг эзлэхэд гэсэн. Тэгэхээр аав ээжтэйгээ хэрхэн харилцах вэ гэсэн байна тийм үү? Аав ээжийн зүгээс болохоор юу вэ гэхээр хүүхдээ аль болох зөвлөнгөх байдлаар одоо миний хүн ингээрээ тэгээрээ гэдэг тийм ээ зөвлөх байдлаар харилцдаг бол хүүхдийн харилцаанд ихвчлэн нөгөө одоо ойлгогдох хэрэгцээ нь оялж идэг гэсэн үг. Тэгээд энэ өгүүлбэрийн сая төвшөлд нь юу гэсэн бэлээ? Аав ээжтэй амиа юу гэмээр санагдаг. Энэ маш их анхаарал татчихна л да. Энэ бол ийм тавгүй мэдрэмж байгаа ч гэсэн тэрийгэ зоригтойгоор хийлж хуваалцаж чадсанд баярлалаа. Хуваалцах амаргүй байсан байх. Чи өнөөдөр энэ подкастаар дамжуулаад хуваалцаж чадчихна гэдэг маань өөр хүмүүсээс ч гэсэн хэрэгцээтэй тусламж үйлчлэгийг авах зориг хүч чадал чамд байгаа хаа гэж найдаж байна. Гэхдээ энэ дээр өсвөр насны хүүхдүүдийн дунд амтэрмааргүй байна гэх энэ бодол нь юутай холбоотой төрд юм бэ гэхээр хинч намайг ойлгохгүй, хинч намайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүнд хэрэггүй юм байна гэсэн мэдрэмжтэй холбоотойгоор илүү их төрж идэг. Тэгэхээр энэ үед яах вэ гэхээр аль болох хин нэгнтэй сайн ярилцсан, өөрийгөө хэлж ойлгуулна. Түрүүний хэлсэн харилцааны аргуудыг ашиглаад тийм ээ. За бусдаа ярилцсан таг байгаагаа хийлж чаддаг байх, бусдаас дэмжлэг тусламж авах. За хэрвээ энэ байдал маань дордоод буюу 2-7 хоногоос дээш хугацаагаар үргэлжлээд яг энэ бодол маань магадгүй анх юунаас болж иймэрхүү бодол төрлөө тий тэр асуудал шийдэгдсэн ч гэсэн энэ бодол маань үргэлжлээд байнгын бодогдоод ингээд байх юм бол миний дүүд магадгүй мэрэгжлийн хүний тусламж зөвлөгөө шаардагдаад ихэлсэн л гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр аль болох гэртээ ганцаар үлдэхгүй байх хэрэгтэй. Хин нэгэн томчуудаас тусламж авах хэрэгтэй. Бас дээрэс нь мэрэгжлийн хүнд буюу сэтгэл зүйч, сэтгцэн эмчид хандаж болно. Энэ нь болохоор сургуулийн сэтгэл зүйч байж болно. Эсвэл дүүргийн эрүүл мэндийн төв, гэр бүл хөгжлөх залуучуудын газар гэх мэтийн газруудад үн төлбөр сэтгэл зүйч байдаг. Эдгээрт хандаад үзээрэй. Тэгээд юм болгон үнцэнтэй, чи өөрөө маш үнцэнтэй, мэдээж чи ганцаараа биш гэдэг нь хамгийн том давуу тал тийм ээ. Чамд туслах, чамайг ойлгох хичээдэг мэрэгжлийн томчууд бас аав ээжтэй чи илүү үнцэнтэй тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бодож байгаа тусламж гуйх нь өөрөө санаа зовмоор эсвэл асуухад эвгүй санагдаад байж болно шүү дээ тийм. Тэгэх юм бол хин нэгнээс хэрэгцээтэй тусламжаа авна гэдэг нь өөрөө дөрөө байгаагийн шинж биш харин өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж чадж байгаа, өөрийнхөө төлөө тэмцэж чадж байгаа хүний шинжээ гэсэн үг. Тэгэхээр мэрэгжлийн байгууллага болохгүй бол хандаарай л гэж зөвлөмөр юм да. За дараагийн асуултанд нь аав ээж маань хэд өндөр хүлээл тавих юм. Энэ надад асар их дарамт болж байна. Гадаадд том их сургууль тэтгэлгээр орно гэж итгэдэг. Гэвч би онц сурдаггүй. Суг. Үнэхээр хэцүү байна. Та хүн дээр юу чандлах вэ? Суг гэсэн үү? Тийм. Одоо таг байна гэсэн. Өөрийгөө таг үе мэдрээд байна гэсэн үг тийм үү? За эцэг эхчүүдийн хувьд гэх юм бол хүүхдээ амжилтанд хүрээсэй, зөв амьдраасай, эрч хүчтэй байгаасай гэсэн ийм хүлээлтүүд байдаг. Энэ хүлээлтүүдээсээ болоод энэ хүлээлтүүдээсээ болоод хүүхэдтэй тавьж байгаа анхаарал, халамж, өмнөө тавьсан зорилготой байлгахын тулд өгж байгаа байнгын тасралтгүй өгж байгаа үүрэг даалгаврууд тий энэ хүлээлт нь өөрөө буцаагаад хүүхдэд таагүй мэдрэмжийг өгөх, дарамт мэдрэх тэр байдлыг бас үүсгэж болно. Тэгэхээр энэ тохиолдолд яг ихээр эцэг эхийн зүгээс тэгээрээ ингээрээ гэд ингээд заавар зөвлөгөө өгөөд шүү дээ тий. Тэгвэл хүүхдүүдийн зүгээс заавар зөвлөгөө гэхээсээ эцэг эхээсээ заавар зөвлөгөө аваад сайжирна гэхээсээ илүү өөртөө тулгамдж байгаа асуудлаа эцэг эхтэйгээ хуваалцахыг хүсэж идэг. Эцэг эхтэйгээ ярилцахыг хүсэж идэг. Эцэг эхтэйгээ ярилцаад эцэг эх нь өөрийг нь ойлгоод тэр хүүхэд гэр бүлдээ маш өөрийнхоороо байгаад гоё ингээд чөлөөтэй харилцаатай байх юм бол бүх юмыг хийж чадмаар юм шиг тийм.
хэрэгцээ өсвөр насны хүүхдүүд өгүүлж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр аав ээж нар байна анхаараарай. Хүмүүжлийн хамгийн чухал, хамгийн үр дүнтэй хэлбэр бол ярилцах. Гэр бүлд ярилцсан, тайван түүнийг сонсож гинэ гэсэн тэр мэдрэмжийг өгөх нь өөрөө хүмүүжлийн хамгийн суур эерэг үр дүнтэй арга. Гэр бүлдээ ойлгогдож, гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж чадж байгаа хүүхэд маань амжилт гаргах нь цаг хугацааны л асуудал. Мөн дээрэс нь эцэг эхийн хэлээд байгаа тэр амжилт гэдэг зүйл чинь ерөнхийдөө ганц нөгөө нэг дүнгээр зогсохгүйгээр, дүн гэдэг зүйлээр зогсохгүйгээр хүн болгоны хувьд өөрийн ур чадвар, зан чанар, давуу болон сул талаас хамаарат амжилт гаргах, амжилтанд хүрэх гэдэг чинь ондоо нөхцөл байдал шүү дээ тий. Ондоо амжилт гэдэг хүний ондоо байгаа. Тэгэхээр эцэг эхийн зүгээс өөрсдийнхөө хувьд нэг амжилтыг хүүхдийнхээ ирээдүйг төсөөлөд нэг амжилтыг бий болгоод тэрэндээ хүргээд шаардахын оронд хүүхдтэйгээ ярилцаад за тэгвэл энд би ер нь ирээдүйд чамайг нэг ийм амжилтанд хүрсэн ийм нэг бие хүн болоосоо гэж хүсэж байгаамаа тий. Ээж аав нь л энийг хүсэж байгаа юм. Чиний одоо байгаа төвшин чи ингэж харагдчихээн. Энд хүрэхийн тулд шууд энд хүргээд ингээ хичээлээ хий. Одоо ямар ч нэг тодорхойгүй зорилго байгаа дагааз. Тий. Хичээлээ хий. Тэнгүүд тэр хүүхэд өөрөө хичээлээсээ хит их хоцорсон байж болно. Эсвэл үнэхээр хичээл хийгээд анхаарал төвлөрдөггүй ийм байж болно тийм ээ. Тэгэх юм бол энэс хүүхэд дарамт мэдрээд байдаг. Хичээлээ хий гэдэг тэр зорилго айгүй тэр үгэл айгүй төвхтөө санагдаад байдаг болчдөг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр хичээлийг нь хийлгэх юм тул юу болж байна? Юу нь болохгүй байна те? Миний хүүхдэд хичээлээ хийхэд ямар асуудал тулгараад байна? Магадгүй чи аль хичээлдээ дуртай вэ? Аль хичээлдээ дургүй вэ? Ямар учраас дуртай вэ? Ямар учраас дургүй вэ? Ээж аав нь сайн хичээлийг чинь хийлгэхийн тулд чамд яаж дэмжүүл зүгээр вэ? Ирээдүйд миний хүүхэд, миний охин ямар мөрөөдөлтөй байна? Ямар мэргэжлтэй болохыг хүсэж байна? Ямар учраас тэр мэргэжлийг сонгож байгаа юм? За тэгвэл энэнийхэн төлөө чи ингэж хичээвэл илүү үр дүнтэй ах. Ээж аавынхын зүгээс болохоор энэ тал дээр нь дэмжээд үгүй. Ээж нь тэгвэл чамайг ирээдүйд бүжиглэх дуртай юм бол ээж нь одооноос чамайг ийм сард байлаа тэнд дугуулна дараад нь өөр бүжгээр ингээ хичээлүүлэхийг бодъё. Чи болохоор хичээлийн үр дүнтэй цагт нь хийгээд бүжгээрээ хичээлэх цагаа гаргахын тулд хичээх хэрэгтэй ах биш хоёулаа хичээгээд үзье. Гэдэг байдлаар ч юм уу. Ингэж нэг хамтарсан би чамд тусалж чадна. Чи ч гэсэн надад туслаарай. Хоёулаа нийлээд хамтын юм амжилтанд хүрсэх гэсэн тэр мэдрэмжийг өгөх юм бол хүүхэд тэр амжилт гэдэг зүйлийг дарамт гэж хүлээж авахгүйгээр манай гэр бүлийн зорилго ээж хоёрын аав хоёрын бид гурвын зорилго гэж хүлээж авч энд арай илүү эергээр хандна. Эергээр хандаад ирэхээрээ тэр хүүхэд арай илүү үр дүнтэй тэрэнд цагийг зарцуулаад дургу 10 цаг суугаад юм хийж чаддаггүй байсан бол дуртай 1 цаг хичээхэд үр дүнтэй ажиллаж чадна л гэсэн. Зөв. Ер нь хамтын бичээрэл цаашаа давнаа гэж бол гэсэн юм шүү дээ. Дөрөвт нь болохоор сайн байна уу? Би үнийг бичих үү байх уу гэж би удаан бодсон л доо. Одоо би 7 дугаар ангид сурагч. Нэг багш үнэхээр муухай штэ. Даалгавраа хийсэнгүүгээд биднийг загиндаг, бас доддог. Бүр нэг удаа шүүрний ширч зодсон тохиолдол би бас мөр рүү чанга зогсон. Бас нуруу руу чанга зохиод одоо үед хүүхэд зоддог багш үнэхээр байдаг байна. Үнэхээр гомдолтой байна гэсэн асуудал ирсэн байна. Миний дүү сургуулийн сурагч. Тий. За тэгвэл танаа сургууль тиймэрхүү юм байдаг уу? Байхын үед байгаа санагдаж байна. Гэтэ яг ил бол байхгүй маш зөвхөн тохиолдол. Тэр асуудлуудыг энэ захиргаануудад дор шийдэдэг юм шиг санагддаг надад. Чамтай тулгарсан бол чи яах байсан бэ? Би одоо том хүмүүс одоо тэр хүмүүсийн дэд удирдлагуудтай ярих гэж үзэх байсан баха. Ер нь бол энэ асуудлыг шууд ингээд сонсон штэ тий. Тэнгүүд үнэхээр байж боломгүй сонсогдож байгаа байхгүй юу? Учир нь юу вэ гэхээр сургууль гэдэг бол аюулгүй, тайван, хамгаалагдсан тий. Тэнгүүтээ хүүхдийг сурч боловсроход нь дэмжсэн ийм эрдэм номын хүүхэд дунд нь хүмүүжүүлдэг багшийн зүгээс эерэг дуурайлал үзүүлж шаардлагатай эрдэм мэдлэгээр хангадаг ийм газар шүү дээ. Тэгвэл сургууль дээр ийм байдал байна гэдэг нь энэ бол хүчирхийллийн асуудал. Хүчирхийлтэй үе тэнгийн зүгээс биш томчуудын зүгээс багш гэдэг
нөгөө даган дээр ах хэвээр бишрэх ёстой тэр хүнийхээ зүгээс хүчрхийллийг мэдэрнэ гэдэг нь маш харамсалтай байна. Тэгэхээр энийг юусоо хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр багшд бол хэлэхэд юу вэ гэхээр хүүхэд ийм зүйлийг сонсоод таны үгэн тулгууртаа орж байгаа юм шиг санагдах ч гэсэн та тэр хүүхдийн ирээдүйд маш том хор хохирол учруулж байна. Та өөрийнхөө ёс зүй мэргэжлийн үндсээ зөрчиж гин тийм ээ хүүхдийг аюулгүй сурч боловсруулах эрх гэдэг юмыг та өөрөө хамгаалж чадахгүй байна. Энэ байдлыг хүүхдүүд маань болохоор яах вэ гэхээр хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ байдал дээр мэргэжлийн босод том хүний дэмжлэг зөвлөгөөг авах болохгүй сургуулийн удирдлагуудад эцэг эхтэй хэлэх ийм зүйл хийж болно. Энэ нь болохоор тэр багшаас ч юм уу урваад байгаа гэсэн үг биш. Юу вэ гэхээр хамгийн гол нь хүчрхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад вэ гэхээр хүчрхийллийг хүлээн зөвшөөрөх тусам хүчрхийлэл даамжирна. Даамжирдаг. Эрсдэл нь илүү их нэмэгддэг цаг хугацаа өнгөрөх тусам. Тэгэхээр даамжирхаас өмнө таслан зогсоохын тулд ангаараа хичээх хэрэгтэй л гэж хэлмээр байна. За, манай хүүхэд маань сонсч байвал тэр асуулт ингэж хэдэж шунах нэ. За. Дараагийнх нь ээж аав минь намайг сонсдоггүй. Тайлбарлах гэсэн боловч дууга бай гэж хэлдэг. Аав ээж минь намайг сонсож үзээч би та нарт үнэндээ хэлдэг. Гэвч намайг загиндаг. Аав ээж минь намайг анзаардаггүй гэсэн байна. Уг нөгөө хүүхэд ингээд харилцаа аав ээжтэйгээ тогтоох гэж үзсэн боловч аав ээжэнтэй томхон ажиллаад байгаа юм гэсэн л л тээ. Эцэг их гэдэг маань бас өөртөө анх удаа л эцэг их болж байгаа. Бас нөгөө хүн хэлхээс нааш гэж те хүүхдүүдтэй ямар хэрэгцээ үүсэж байгаа бол магадгүй тэд нөгөө өөрийнхөө баг байсан өөрийнхөө өсвөр насны байсан үеэ мартчихдаг юм шиг тиймэрхүү тохиолдлуудыг гаргаад тэгээд эдгээр одоо өөрөө хүүхэд байгаагүй юм шиг ч гэдэг юм уу те өсвөр насныхаа нэм сөрөг сэтгэл хөдлөлүүд төрдөг уурлаж бохомддог би ойлгохдохгүй байна гэсэн мэдрэмж үүсч идэг те энэ дээр яах вэ гэхээр эцэг ихтэй ойлгуулахын тулд өөрт ямар мэдрэмж төрж байгаа вэ гэдгээ хамгийн гол нь ойлгох шаардлагатай болоод байна шүү дээ. Тэгэхээр ойлгуулахын тулд хэлэхээр итгэхгүй байна гэдэг чинь тийм. Тэгэхээр энийг давтамжтайгаар одоо жишээ нь би гэртээ байх дуртай, би хоёрыг хүндэлдэг, би ээж авдаа хайртай. Тэгсэн ч гэсэн та хоёр намайг иймэрхүү үед маань илүү сайн ойлгоод өгч болох уу? Хичээл ихтэй энэ үед маань илүү сайн дэмжиж өгч болох уу? Тийм. Эсвэл надад итгэдэг болол миний үгийг дууслан сонсоорой гэдэг ч юм уу тийм би ийм үгэнд илүү их баярлдаг ийм үгэнд жоохон гомдох гээд байдаг дүүтэй тэгж харилцах нь надад сайхан санагддаг надтай ч гэсэн тийм харилцаа үүсгэсэй гэж бодож байна би хангалттай том болоогүй байна гэдэг ч юм уу тийм тэнгуүтээ надад ингээд алдаа дутагдал бас байж болно гэхдээ энийг ингээд зөвшөлдсөж яах үүрэг нь ингээд аав ээж хоёрт байгаа гэсэн байдлаар ерөнхийдөө эцэг эхтэйг айл болох нээлттэй харилцаад хэрвээ ярилцаж амжихгүй тайван байгаа үед нь айл болох ярилцахыг хичээгээд хэрвээ ээж аав маань тэр үгийг сайн сонсохгүй ойлгохгүй байх юм бол загтал бичиж болно. Ээжтэй аавдаа гэдэг ч юм уу те загтал бичгээр яах вэ гэхээр нөгөө хүн маань ч гэсэн өөрөө хүүхдийн хувьд ч гэсэн хит сэтгэл хөдлөлөөр хандахгүйгээр загтал бичиж байхдаа өөрөө төвлөрөөд нөгөө нэг бичиж байгаа зүйлээ өөрөөсөө асуугаад асуудлын их нь юу байсан юм бол ямар мэдрэмж хамгийн их төрөөд байгаа юм бол гэдгийг нэгдүгээр өөрөө таньж чадна. Өөрөө таниад тэрнээс шаардлагатай зүйлүүдээ бичгэнэ шүү дээ. Энэ шаардлагагүй би өөрөө зохицуулчих юм байна ч гэдэг юм уу те. Ингээд бичих тусмаа өөрөө ойлгоод өөрийнхөө шийдвэрлэж чадахгүй өөрөө бусдад үнэхээр ойлгуулмаар байгаа зүйлүүд нь цаанаа шигшигдээд үлдэнэ. Энэ мэдрэмжээ эцэг ихтэй загтлаар ч юм уу дамжуулаад хийснэн дээр тэгээд хамгийн гол нь гэр бүл бол хамгийн том нэг одоо хамгийн ойрхны орон зай шүү дээ тий. Тэгвэл ээж аавтайгаа илүү сайн үр дүнтэй харилцах ойлголцохын тулд бүх арга хэмжээг аваад үз. Тэгэх юм бол цаашдаа амьдрал дээр найзтайгаа байгууллагынхантайгаа бус хүмүүстэй ойлголцоход чамд илүү амар байх болно. Тэг ер нь загтал бичих, ер нь бичих их зүгээр юм шиг санагдлаа надаа. Одоо ингээд нөгөө хүн чинь яг тэр хүүхэд дэмчин гэдэг өнцгөөс нь харж харах гэхээс илүү одоо ингээд тэрийг өөрийнхөө ингээд нүдээр уншаад яг тэр хүний ингээд оронд тавьж үзэх болцоог нэрээ нөхөө өгч байгаа. Энэ бичих их зүгээр юм шүү. За дараачих нь ээжээ та миний үгийг анзаардаггүй ч гэсэн би танд хайртай гэж хэлмээр байна. Та миний үгийг их ихтэй сонсдогч бүрэн сонсдоггүй. Миний буруу биш байсан ч загиндаг. Загиндагч гэлээ би танд хайртай. Та намайг загнаж байхад
байхад чинь би өөрөө гим буруугүй гэж хэлмээр байвч даанч хөөрхий дүүгээ хараад зүгээр л загдуулдаг. Би таныг ойлгооч гэж хэлмээр байна. Та намайг хэдий загнаж зодох үе байд гардагч би танд үнэхээр хайртай гэсэн байна. Төрөний ерөнхийдөө агуулга нь бол давтагдчихэв тийм үү? Энэ дээр маш их нөгөө нэг юм том хайрын мэдрэмж үсээд байна тий. Хүүхэд болохоор анх төрсэн цагаас нь ахуулаад эцэг их хоёр хамгийн түрүүнд тэр хүүхдэд хайрыг түгээж байгаа бүх ертөнц нь эцэг их нь байдаг. Тэгэхээр хүүхэд эцэг ихтэй маш их хайрлуулахыг хүсдэг. Өөрөө хамгийн гол нь эцэг ихийгээ хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс шүү дээ тий хүүхэд гэдэг бол тэгэхээр тэр хайртай хайрлж ийн гэсэн мэдрэмж нь буцаагаад гомдож ийн гэсэн мэдрэмжтэй хосолж ийн гэдэг нь өөрөө жоохон харамсалтай тийм ээ. Гэхдээ энэ гомдож байгаа мэдрэмж нь юутай холбоотой юм бэ гэхээр ойлгохдохгүй байна гэдэг зүйлтэй холбоотой байгаа шүү дээ. Ойлгохдохгүй байна гэсэн зүйл. Тэгэхээр энэ гэрүүл хоорондоо ярилцаж сураагүй ойлголцох чадвар нь дутагдаад байна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр магадгүй энэ подкастыг эцэг эхчүүд илүү сонсохгүй хүүхэд сонсож байгаа ах гэж бодож байна. Тэгэх юм бол энэ загтлыг битсэн хүүхдэд ч гэсэн хэлэхэд яах вэ гэхээр чи өөрөө санааслыг гартаа авал ямар вэ? Чи өөрөө эхлээд норлдоод үзвэл ямар вэ? Жишээ нь одоо яах вэ гэхээр гэртээ ээжээ би танд хайртай ч гэсэн таныг би миний энэ зангуудыг ойлгоосоо гэж хүсэж байна. Ээжээ би танд хайртай ч гэсэн та заримдаа ийм хандлага гаргадаг нь надаа маш таагүй муухай санагддаг. Ээжээ та маш сайн ээж ч гэсэн намайг хайрлахаас илүү дүүг хайрлаад байгаа юм шиг санагдаад байх юм гэдэг ч юм уу тий. Ингээд таалагдах болон таалагдахгүй байгаа тэр мэдрэмжүүдээ эхлээд нь эерэг мэдрэмжээс эхлүүлж болно. Ээжээ би танд хайртай яагаад гэвэл тэр занд чи хайртай шүү. Ээжээ би танд хайртай учир нь та тийм шүү гэдэг ч юм уу тий. Ингэнгүүт нөгөө ээжийн чих томроод ирнэ надад нэг ойлгож эхэлж авах. Ингээд хүүхдээсээ маш гоё магтаа сонсоод ишүү дээ тий. Тэгвэл би айгүй сайн мундаг ээж сайн байна гэдэг ингэ шүү дээ тий. Тэнгүүтээ гэхдээ би одоо нэг дараад нь 2 3 удаагийн үгнээсээ хэлж эхлэн штэ. Гэхдээ би таны энэ зан чинь жоохон таагүй хандаад байна. Учир нь надаа таныг энэ үгийг байнга хэлэх тусам би үнэхээр өөрийгөө тойроо юм шиг тий. Өөрийгөө юу ч чаддаггүй юм шиг мэдрээд ах юм гэдэг ч юм уу тий. Ингээд энэ ганцхан ээжээ би танд хайртай ч гэсэн энэ болохгүй байна. Тэрний ингэж ийн гэсэн энэ дадлыг гэр бүлдээ жоохон суулгаад өгч ярилцлаганда. Тэгэх юм бол аажмаар ээж хоёрыг чи харилцаа гихчээд ойлголцоод ирүүлжиж илүү би бинийг ойлгосон, илүү би энийгээ дэмжсэн, илүү ийдэг болох боломжтой. Энэ үгийг бас л нөгөө нэг түрүүнийхтэй адилхан ингэж хэлэх нь хэцүү байгаа бол бас л бичээд үлдээч. Өдөрт ягаа нэг шиг жижигхэн стикер цаасан захиа байж болохгүй гэж. Бас тий. Энэ их гоё санаа шүү. За дараачих нь би найз та нартай үргэлж тааруулж харьцдаг. Яагаад вэ гэвэл би хит өөрийнхөө байх юм харьцах юм бол би найзгүй болчих байх гээд аргыг нь олоод л харьцдаг. Гэхдээ та нар намайг ойлгоод би ч та нарыг ойлгоод бүгд зүгээр ойлголцъя гэсэн мэн. Ер нь найзуудтайгаа ойлголцож чадаагүй. Ингээд найзуудаа жоохон худлаад үргэлж хийж л яваад байна. Энэ мэдрэмж ерөнхийдөө өсвөр насныханд их хөшлөн тохиолдог бас л хэвийн мэдрэмжүүдийн нэг. Гэхдээ юу вэ гэхээр хэнийг нэгээд нөгөө дүр хэсгээд байгаа юм шиг санагдах тий. Би бусдын өмнө дүр хэсгээд байна. Би өөрөөрөө байж чадахгүй байна гэж дотроо мэдрэх. Эсвэл өөрөөр хандчвал энэ хүмүүстүүд надтай найзлахаа болчих болов. Би ганцаараа л болчих юм болов гэд айсандаа одоо нөгөө дургу айсан ч гэсэн хорцорчлыг нь цог хэрэглэх гээд байх. Гадуур гарах нь үнэхээр таалагдахгүй гэртээ маш их ажилтаа байсан ч гэсэн гадуур гараад писэнд цог суух. Тэгэхгүй бол найз болох гэдэг юм санагдах ч гэдэг юм тий. Эсвэл хэнийг нэг дээрлэх дургуун бүртлөө найзуудтайгаа цуг дээрлэгчиж тэр бүлгийн нэг болох гэдэг юм шиг мэдрэмж төрөх ч гэдэг юм. Юу ч байж болно тийм ээ. Гэхдээ эсвэл нэг юм загварлаг гоё охин болох гэдэг ч гэдэг юм уу тий. Гэхдээ энэ байдлууд юунд төрөж ийнө гэхээр хэрвээ чиний тэр гадуур гарахтаа найзуудтайгаа өнгөрөөгөө дагаа тэр дүр төрөх чамд өөрт чинь таалагдахгүй байгаад байна шүү дээ. Чи тэрийг өөрөө хүлээн зөвшөөрөх байгаад байна шүү дээ. Тэнгүүд өөрөөрөө байж чадаагүй энэ олон цаг хугацаанд буцаагаад чамд тавгүй мэдрэмж, таагүй байдал, сэтгэл зүйн
тавгүй байдлыг үүсгэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ тавгүй байдлууд хоримтлагдаад ирэхээр яах вэ гэхээр өөрөөрөө байж чадахгүйгаас болоод дотор ингээд нэг юм ингээд тайван биш гаргаж чадахгүй тэр мэдрэмж төгжээтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйл нь өөрөө уур бухимдал тавгүй зүйлүүдээр гарч идэг. Найзуудаа бүх биеэ чангалаад хүсээгүй ч гэсэн хүсээгүй үйлдэлээ хийгээд хүсээгүй зан аашаа гаргаад ингээд байхаар биеэ чангалаад хичээж байжгаад худлаа энийгээд нүрийнхаа болчин гэж чангалаа ч юм уу тий. Ингэж жагаад салахаараа гэд нэг жоохон ч гэсэн тайвширсан юм шиг. Шгүүдээ гэж мэгээд жоохон шиг. Эсвэл тэр их таагүй биеэ чангалтын дараа уур бухимдал хүрэх. Тэгштэй орж ирээд тийм ээ. Гэрийнхэнтэйгээ хэд муухай харилцах гэдэг ч юм уу. Ийм маш олон сөрөг зүйлүүдийг гаргаж идэг. Гэхдээ хүний үнц нь өөрийн үнц нь гэдэг байдал нь болохоор юу вэ гэхээр гоо сайхан бүхэл одоо нэг зан ааш давуулан сул таал гэл ингээл гарна штэ тий. Тэр бүхэн хувь хүнийг бүтээж идэг. Тэгэхээр чиний байгаа хувь хүн чинь чамд өөрт чинь таалагддаг байх болно. Чиний байгаа хувь хүн чинь чамд өөрт чинь сайхан мэдрэмж төрүүлээд чамд өөрт чинь гэрэл хийгээтэй санагддаг болвол тэр хүмүүсүүдийн өмнө очиод заавал өөрийнхөө хүсээгүй дүрд хувираад тэнцээс таагүй мэдрэмж авах шаардлагагүй гэж хэлмээр байна. Яагаад гэхээр амьдрал маш урт тийм ээ. Олон төрлийн хүрээлэл байгаа. Тэр хүмүүсүүд дунд чи нэгдэж нийлж өөрийнхөө хүсээгүй дүр төрхөөр байхыг санал болохгүйгээр өөр чамааг ойлгодог, чамааг байгаагаар чинь хүлээж авах, чиний үг болгоныг чи анхааралтай сонсох, чамааг ямар нэгэн хэлбэр дүрсэнд сутгахгүйгээр нөхөрлөх ийм нэгэн ирээдүйд зөндөл гарч ирнэ тий. Тэгвэл өөрийгөө хүчлээд энэ хүрээлэл донд заавал байх хэрэг байна уу гэд бодоорой. Чамд тавгүй мэдрэмжийг өгчл байгаа бол тэр нөхөрлөл биш байх гэж бодож байна. Нөхөрлөл олон хүнтэй нийлэхтэй биш, гой ганган байх та биш тий. Хамгийн гол нь чамаас жоохон ч гэсэн эерэг мэдрэмжийг төрүүлдэг. Бусдаа ингээд би ганцаараа биш шүү гэсэн мэдрэмжийг, би найзтай шүү гэсэн мэдрэмжийг ийм хаалтгүйгээр дотноор төрүүлдэг энэ мэдрэмжийг хилээд байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ мэдрэмж байнгын төрөөд байгаа бол тэр чиний нийлэх хүмүүс биш байх. Эсвэл тэр хүмүүс чинь чамд таалагдаад чи өөрөө л болохгүй байна гэж бодоод ингэж бас болно шүү дээ. Уул нь тэр хүмүүсээс салмааргүй байна гэх тий. Тэгхийн бол магадгүй үерхэл нөхөрлөл дундаа нэг ингэж нэг өөрийнхөө дотор ганц хоёр зангаасаа гаргаж болно шүү дээ. Тэнгүүтээ тэрийг би сүүлийн үед ер нь жоохон энэнд дургу болчиход байгаамаа. Би ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа. Магадгүй тэр нөгөө өмнө нь дуртай гэд нөгөө хэдэн хүлээгээд авсан байх шүү дээ тий. Тэгвэл энэ үйлдэл надад сүүлийн үед таалагдахгүй байгаа. Би арайч хоорондоо зүйл хийх гэж байна. Би сүүлийн ийм зуршилтай болоод байгаа. Энд илүү дуртай байгаа. Энэ дуучнаас илүү би энийг сонсоод байгаа. Надад илүү чихэнд гоё байгаа ч гэдэг юм уу тий. Ингээд нөгөө нэг өөрийгөө багаар танилцуулах хэрэгтэй. Яг нөгөө дотор хүн маань хин юм бэ гэдгийг нөгөө хүмүүстүүдтэй би сүүлийн үед ингээд байгаа шүү гэдэг техник байдлаар танилцал харин шин дүр төрх одоо нөгөө шин тэдний хувьд шин дүр төрөх ч гэсэн чиний ол дотор зан чанар тий тэрийг гаргаад ингээд техникээр гаргаад илэн талангуу хуваалцж хахад тэр хүмүүстүүд тэрийг таагүй хүлээж аваад жирэхэд зай бариад ингэх юм бол жинхнээсээ тэр үед за миний хүрээл биш юм байна гэд харилцаагаа өнгөж хараад салгах боломжтой. Тэрнээс бас өөрийгөө татаж аваад өөр босод нөхөрлөлийг хайх бас боломж байгаа гэж хэлмээр байна. Яг тэр байгаагаар нь хүлээж аваад яг өмнө нь ингээд өөр дүр төрхтэй байсан ч гэсэн яг тэр дүр төрхөө жоохон ингээд та өөрийнхөө дотоод нэг баг зэрэг ингээд гаргаж ирж байхад нь тэрийг гоё ингээд эргээлж аваад өчиж гэсэн тийч ийм юмсан ч гэсэн бидний найз штэ гэж хэлж байгаа жинхэнэ ингээд өөрийнхөө хүрээлэлээ болцсон. Хайран эсрэгээр юу вэ? Чи эвдрээд байгаа юм. Чи ямар аим гачааш толцсон. Чи хизээ юм байсан гэж байвал ер нь эртгэн тэр харилцаанаас зайгаа татд дээр хаад. Гэхдээ энэ нэг эерэг болон сөрөг зүйл дээр гэдгээс мэдээж хамаарна тий. Тэгвэл нэг одоо өөрөөр минь байлгадаг гэд юм болгоныг нь одоо сөрөг буруу гэснийг нь мэдсээрэж буруу зүйлийг нь дэмжиж наалах хэмжээнд цуг хийгээд байдаг хортоо нөхөрлөл рүү бас татагдаж болохгүй. Энэ бол хортоо нөхөрлөл дээр яриаггүй. Энгийн нөхөрлөл дээр ярьж байгаа гэдгийг хүүхдүүд насаалах хэрэгтэй тий. За дараагийн зөвлөл. Хүүхдүүд намайг бүдүүнэ гэж дуудахаар муухай санагддаг. Үүнээс болоод өөртөө улам л итгэлгүй болоод байна. Надад туслаач. Ерөөхдөө гадна төрхөөр нь жоохон доош нь хийсэн маягтайгаар хот нэр хоч өгсөн байна шүү дээ.
Хин нэгэнд нэр хоч өгөх энэ байдал нь тэр хүнд өөрт нь эвгүй санагдуулж байгаа бол тий одоо нэр хочоор дуудсан одоо намайг байнгын жишээ нэр хочоор дуудаад байна тий тэр нь надад тавгүй мэдрэмж өгөөд байна. Энэ тавгүй мэдрэмж өгөөд миний өөртөө итгэх байдал өөрийн үнэлэмжийг сулруулад байна. Ингэснээрээ би буцаагаад нөгөө хичээлдээ явах, өөрийнхоороо байх, бусдаа нээлттэй байх энэ харилцаагаа алдаад байна. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр цаашлаад энийг юу гэж хэлэх вэ гэхээр дээрлэлт гэж хэлнэ. Тэгэхээр миний дөө ерөнхийдөө бол дээрлэлтэнд хүртээд байна л гэсэн үг тийм ээ. Тэгвэл чи өөрөө бодох хэрэгтэй гадаад төрхөөр чинь зөвхөн гадаад төрхийг чинь шинжээр тэр хүүхдүүд чамайг тэгж дүгнэж байна. Тэгвэл хүний өөрийн одоо тэр цэцгээ долмаа гэтэг тэр хүнийг бүрдүүлж байгаа зүйл чинь зөвхөн гадаад төрх биш ээ. Зан чанар, даваа болон сул тал, сорлого хүмүүжлийн байдал, бусдад харилцаж ойлголцох байдал, тэр хүн хэр зэрэг мөрөөдөлтэй юм, хэр зэрэг тууштай юм, хэр зэрэг сайн сайхан босод гэл түгэсэн зантай юм тий. Энэ бүх зүйлүүд өөрөө тэр хүнийг бүтээдэг байхад, тэр хүний бусдад ингээ ойлгогдох тэр гадаад төрхөнд болдог байхад чинь зөвхөн хэлбэр хэмжээгээр нь тэгж дуудаж байгаа бол энэ бол маш муухай үзэгдэл. Энийг чи ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол дээрлэлтийн нэг хэв маяг тий чамд таагүй мэдрэмж өгч байгаа зүйлийг заавал төвчих албагүй. Энэ дээр би ганцаараа биш гэдэгтээ итгээд бусад хүмүүстүүдэд маш сайн нэг одоо бусад хүмүүстүүдээс тусламж авч болно гэсэн. Жишээ нь томчуудаас, ангийн багшаас эсвэл тэр хүүхдүүдийг хэлж байгаа үед нь наадах чинь маш таагүй мэдрэмж төрүүлж байна. Тэ гэдгийг зоригтой бөгөөд жинтэй ганц хоёр үгээр хилээд орхичих хэрэгтэй гэсэн. Заавал хэрэлдээд, заавал ингэж ахгүй тийм ээ. Тэгвэл үнцэн гэдэг зүйл нь өөрөө маш олон зүйл байж иж тэр хүний бүртүүлж идэг. Тэгвэл ганцхан гадаад төрхөөрөө ингэж хүмүүстүүдэд ингэж хэлэгдэхийг эхлээд нь чи өөрөө зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Чи өөрөө зөвшөөрөхгүй хэнийг нь хэлэхэд нь татгалзах, эсэргүүцэх, тавгаагаагаа хэлэх чи өөрөө хүлээн зөвшөөрөөгүй цагт бусад хүмүүстүүд ч гэсэн чиний хүчтэй байдлын өмнө юу ч хийж чадхаа болох байдалд хүрдэг учраас үнэхээр энийг нь битгий хүлээн зөвшөөрөөрэй. Хэнийг чамайг ингэж гомдохыг хэрвээ бүр болохгүй бол томчуудаас тусламж аваарай. Мөн дээрэс нь гадаад төрх гэдгээс илүү чиний үнсэн гэдэг зүйлийг маш олон өөр зүйлүүд бүрдүүлдэг гэдгийг санаарай. Түрүүний хэлсэнтэй. Тийм. Үнсэн гэдэг зүйлийг ганцхан гадаад төрхөөр нь үнэлэх биш. Тэр хүний хувь хүнээр нь тий. Ер нь тэр хувь хүний ингээд онцлогийг нь ерөөсөө тийм муу юм шигтэй ингээд тийм нэр хоч өгөөд ер нь хэрэггүй. Яг тэр хүний оронд өөрийгөө тавиад үзээд надад ийм онцлог байгаа. Тэрийг нэг хүүхдүүд ингэсэн бол надад ч таалагдахгүй тий. Ер нь хувь хүний өрөнд тэр хүний оронд өөрийгөө тавиад үзсэн багтал зүгээр санагдаж байна надад. Ер нь бол дээрлэлт гэдэг зүйлийг энэ одоо жишээ нь үед ингээд дээрлэлт тийм үү. Тэгмээд дээрлэлт гэдэг зүйлийг хийж байгаа хүүхдээс өөрөө бодох хэрэгтэй. Хин нэг нэр хочоор өгөхөд, нэр хочоор дуудахад тэр хүнд ямар мэдрэмж төрж болох вэ гэдгийг тий. Тэрийг бодохгүйгээр тийм үйлдэл хийж гинэ гэдэг бол өөрөө тэр хүүхэд маань сэтгэл зүйн суур хэрэгцээ босод сайн сайхан байдлууд хангалттай байх боломжтой. Магадгүй тэр хүүхэд өөрөө хин нэгэнд хайрлагдаж хүлээн зөвшөөрөгдөх ойлгогдох хэрэгцээ нь зөрчигдөд байгаа аж болно. Ерөнхийдөө тийм харилцааны зөрчилтэй, тийм хүүхдүүд их хвшлэн бусдыг буруутгах, бусдыг гомдоох юм үйлдэлүүдийг хийх гэдэг байхгүй юу? Тэгэхээр хин нэгэн одоо энэ бусдыг үе тэнгийнхныгаа дээрлэх гэдэг байгаа хүүхдэд хэлэхэд, дээрлэхэд байдаг хүүхдэд хэлэхэд миний дүү хин нэг дээрлэхээсээ илүү эхлээд нь өөрийнхөө сэтгэл дотор лунгийгөөрэй, бусдыг хайрлах болон хайрлагдах тэр байдлаа илүү их бодоорой. Бусдад ойлгогдож хүлээн зөвшөөрөгдөхийг өөрөөрөө байхад бусдад ойлгож хүлээн зөвшөөрөгдөхийг хичээгээрэй гэж хэлмээр байна. Хүн надад маш муухай үг хэлэхэд зөрүүлж үг хэлж чаддаггүй. Тэр хүн муухай үг хэлэхэд юусоо буцаагаад үг хэлж чаддаггүй. Энэ зангаа яаж засах вэ? Муухай үг хэлж байгаа хүний эсрэг тий зарим хүмүүстүүд болохоор шууд ингээ надад таалагдахгүй байна гэд хэлж чаддаг. Зарим хүмүүстүүд болохоор дотроо бодож байгаа дараад нь хэлдэг тийм ээ. Тав гээл нэг том. Тэгэнгүүт энэ хүүхдийн маань хувьд болохоор шууд ингээ би хэлж чадахгүй байгаа тань. Би яагаад ийм болоо гэж бодоод шүү дээ тий. Тэгвэл энэ байдал дээр тэр мэдрэмж тэр хүүхдийн чамд өгөөд байгаа тэр
мэдрэмж тэр хилээд байгаа үг нь чамд таагүй санагдаж байна тийм үү? Энэ таагүй санагдаад байгаа байдлыг тэр хүүхдэд хэлхэл хэрэгтэй. Хүн хэлхээс нааш гэж тийм. Тэгэхээр хэлэхдээ яаж хэлэх вэ гэхээр маш тайван өөртөө итгэлтэй хүчтэй байдлаар чиний наад өгч нь надад таалагдахгүй байна. Чи дахиж тэгж хэлэх хэрэггүй. Эсвэл би сонсохыг хүсэхгүй байна гэдэг ч юм уу те. Энийг ингээд нөгөө нэг юм богн үгээр богно гэдэг чинь бас нэг даваа талтай шүү дээ тий. Урт үгнээс хүн чи нөгөө хэрэлдэхтэй юу гэдэг л хүмүүс чинь юу гэдэг байгаа гэд юу лээ тэгдэг шүү дээ тий. Тэр шиг нөгөө одоо үгнээсээ үг олоолахгүй тулд маш тоовч тодорхой энгийн байдлаар зүгээр тэр нь надад таалагдахгүй. Энэ хандлага чинь надад таалагдахгүй. Энэ хэлж байгаа үг чинь надад таалагдахгүй. Би чамд ингэж хэлүүлэхийг хүсэхгүй байна гэсэн байдлаар хилээл орхино гэсэн үг. Тэгэхгүй бол энэ дээр хэрүүл хийгээд удаан яриад ингээд өөрийгөө заавал ингээд гэсэн үг шүү биш л дээ. За тэгээд хамгийн гол нь хүн надад муухай үг хэлэхэд би зөрүүлж үг хэлж чаддаггүй гэж тэгж шүү дээ тий. Заавал зөрүүлж хэлнэ гэдэг нь өөрөө хэрүүл хийхийг хэлэхгүй. Хүн муухай үг хэлнэ гэдгийг л гол нь хүлээн зөвшөөрөхгүй ах хэрэгтэй гэсэн. Тэр нь яагаад тэгвэл чамд энэ үгийг хэлж байгаа юм тэр хүн ямар учраас тэр хүн магадгүй чиний хүрээлэл дуруу байгаад байна уу? Эсвэл тэр хүн үнэхээр харилцааны соёлгүй тий. Тэгвэл тэр хүний л асуудал ах гэдэг шүү дээ тий. Чи яагаад би өмнөөс нь юу ч хийж чадахгүй байгаа юм бол гэж бухимдах хэрэгтэй гэж тэр хүнтэй адилхан чи ч гэсэн муухай ааштай хэрүүлж болох шаардлагагүй шүү дээ тий. Тэгэхээр тэр хүний амнаас тийм муухай үг гарч ийнэ гэдэг нь тэр хүний л асуудал. Харин тэрэн дээр нь арай илүү жинтэй ухаалаг цөөн үгээр хариулах нь чиний чадвар. Тэр ингээд одоо тэр хүүхэд нь ингээд хэлээд байгаа шүү дээ ингээд амар. Надад таалагдахгүй байна. Энд чинь үнэхээр хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш байна гэдээ одоо хэлж байгаа шүү дээ. Хэрвээ тэр хүүхэд нь ингээд 1000 хэлээд учирлаад ингээд тэг ер нь ингээд нэг яаж хэлсэн учрыг олохгүй байгаа тохиолдолд яг тэр хүүхэд ер нь ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Ер нь ингээд миний эрх мэдлээс даваад шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр миний эрх мэдлээс давж байгаа гэсэн үед яах вэ гэхээр тэр хортой харилцаа болж эхэлж байгааз байнгын тэр хүний зүгээс тийм таагүй мэдрэмж мэдрээд өөрөө даван тулъя өөрөө зохицуулъя гэсэн ч гэсэн бүтэхгүй байгаад байна тий. Тэгэх юм бол энэ тал дээр яа харахгүй томчуудын тусламж хэрэгтэй. Түрүүний хэлсэн сэтгэл зүйч яаж олж ийн нийгмийн ажилтан байж олж ийн багш эцэг ихтэй бус хүмүүстүүдэд чи энэ хүний зүгээс юу мэдрээд байгаа таагүй санагдаад байгаа хуваалцж болно. Энэ өөрөө энэ таагуулыг зогсооход бас нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тусламж хүсэж байгаа чи өөрөө сул байгаадаа өөрөө асуудлаа шийдэж чадахгүй байгаадаа тусламж хүсэж байгаа гэсэн үг бол биш. Юу гэсэн үг гэхээр харин чи өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж байгаа, өөрийнхөө төлөө хичээж байгаа учраас л энэ үйлдэлийг хийж байна гэж өөрөөрөө бахархаад тэгээ бусдын тусламжийг санаа зовлтгүй чөлөөтэй авч болно л гэсэн. Сүүлийн яг нэг зүйл нэг ганцхан өгүүлбэр заяа. Намайг бити задаач гэд хэлсэн байна. Энэ бас нэг төрлийн хүчирхийллийн арга барилын энэ хүүхдэд ер нь бол туйлдаал нэг ийшээ бицээ бисгэлдэг сонсд машигдаад байна надад л. Намайг битгий зодоош тий. Маш гүнхтэй тий. Тэр цаана энэ хүүхэд мэдээж хүчирхийлд өртөж байна. Түрүүн бас нөгөө багшийн тестээр ярьсан тий хоёлаа. Хүчирхийл гэдэг маань өөрөө маш олон төрөл. Гэхдээ энэ дотор бие махбодын зодож шийдэх хүчирхийл бол хамгийн бас хүнд хүчирхийл ер нь хөнгөж гэж байхгүй л дээ. Гэхдээ энэ бол маш таагүй зүйл тийм ээ. Тухайн хүүхдийн биеийн хөхрөлт няцралт ч юм уу тиймэрхүү зүйлүүд нийтгэж болно. Гэхдээ сэтгэл дотор нь үлдэж байгаа таагүй мэдрэмжүүд хизээж идэхгүй байх боломжтой. Тэгэхээр намайг битгий зодооч гэдэг үе тэнгийнхэнтэй бас эцэг ихтэй эсвэл багштаа хэлж болно шүү дээ тий. За эцэг ихтэй хэрвээ ингэж хэлж байгаа бол эцэг ихийн зүгээс бодоход та хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг байж болно. Магадгүй зодсны дараа хүүхд чинь танд хэсэгтээ дуулууртаа болцсон юм шиг юм хийгээд байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлж болно. Гэхдээ энэ нь өөрөө түр хугацааны л асуудал. Харин алс хугацаанд яах вэ гэхээр та нэгдүгээрт өөрөө маш том хүчирхийлэгч болж байгаа. Нөгөө нэг хүчирхийл даамжирсаар таны үйлдэл сүлдээ баригдахаа болтлоо томорч биднэ.
Та зөвхөн хүүхдээ хүчрхийлдэг юм байсан бол хүүхдээ хүчрхийлдэг аргаар чинь нэмэгдэх, та тэр жинэгээр хүүхдийнхаа итгэлийг алдах, та хоёрын харилцаа сэрэхгүйгээр муудах, эсвэл та энэ зан араншингаа бусад байгууллага, хамт олон гэр бүлийн харилцаан дээрээ гаргах. Тэ? Ингээд өөрийгөө ч алдна, өөр хүүхдээ ч өөрөөсөө түлхэх. За тэнгуүтэй энэ хүүхэд маань түр хугацаанд нөгөө нэг зодосны дараа ч юм уу тий түр хугацаанд ингээд таны үгэнд орж байгаа юм шиг юм боловч нөгөө талаараа энэ хүүхэд маань улам сэтгэл зүйн хувьд тогтворгүй, улам айцтай, төгшөлттэй хизээ намайг яагаад зодох бол юу буруу хийчих бол гэдгээсээ болоод үг үйлдэл бүх юмдаа хяналт тавиад энээсээ болоод амьдралын идэх оролцоо сулрах, буруу юм хийвэл дахиад зодолох байх гэсэн айдснасаа болоод тэр хүүхэд зориггүй эсвэл таныг харахаараа ахиад зодохж байгаа болов гэсэн тэр мэдрэмж нь та хоёрын дунд цаашдын эерэг харилцаа, сайн сайхан зүйлийг бүгдийг нураагаа ичнэ. Тэгэхээр хэрвээ та ийм үйлдэл хийдэг бол өнөөдрөөс ахуулаад зогсоорой. Хэрвээ миний дүү ийм үйлдэл эцэгийнхаа зүгээс хүртэж байгаа бол өнөөдрөөс эхлээд хинэгнээс тусламж өгсөөрэй. Энэ нь эцэг гэхээсээ урвж байгаа үйлдэл биш. Тийм. Эцэг гэхээсээ урвж байгаа үйлдэл биш. Харин эцэг гэхийнхаа ирээдүйд илүү муу хүн болохгүй тулд чи өөрөө илүү ихээр сэтгэл зүйн болон бие махбодын хувьд гэмтгүй тулд гэр бүлийнхаа ур амьсгалыг харинч эсвэргээрээ эвлэрүүлэх илүү үр дүнтэй эрүүл болгохын тулд хийж байгаа бусдаас хүсэж байгаа тусламж үйлчлэгийг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм арга замыг олоорой гэж хэлмээр байна. За үүнээс улбалаад би дахин нэг асуулт асууя. Сэтгэл готрол гэдэг зүйлүүд байдаг шүү дээ. Энийг үүсэх боломжтой одоо янз янзын одоо саяны дурддагсан кейсүүдээс ингээд цаашаа дамжирснаар өсвөр насны хүүхдүүдэд бол маш олон сэтгэл зүйн одоо шинжүүд холтож өөрчлөгдөд маш ингээд тогтворгүйгээр өөрчлөгдөж идэг. Энэ нөгөө нэг хамгийн их одоо хийсвэр сэтгэхгүй гэдэг зүйл задарж байгаатай холбоотой байхгүй энэ насны онцлогоор. Тэгэхээр яах вэ гэхээр гуниг, уур, бухимдал, таагүй мэдрэмж энэ бүхэн хэвийн байж болох зүйл. Харин за жишээ нь одоо гуниглах мэдрэмж бол хэвийн гэж сайн хэллээ шүү дээ тий. Гуниглах мэдрэмж сэтгэл готрол хоёрыг салгаж ялгаж ойлгох хэрэгтэй. Гуниглах мэдрэмж гэдэг нь юу гэж байна гэхээр түр хугацаанд үүсээд буцаад асуудал шийдэгдэхээр аяндаа намждаг. Жишээ нь шалгалтанд унсны дараа за эсвэл найзтайгаа муудалцсны дараа гэр бүлд асуудал тулгарсны дараа гониглох байдал үүсч болдог. Гэхдээ тэр нь болохоор түр хугацаанд үүсээд түр хугацаанд сэтгэл хямруулах боловч асуудал шийдэгдэх байдлаар аяндаа намжаад чи өөрөө тэр асуудлуудтай нүүр тулаад шийдээд эсвэл хинэгний оролцоотойгоор ингээд аяндаа багасч идэг. Гониглох бол хэвэн буюу цаашдаа чи тэр гунигийн мэдрэмжтэй тулалдаж сурна гэсэн үг. Одоо жишээ нь шалгалтанд унсны дараа гониглах мэдрэмж төрхөө хүн яадаг лээ? Тэгэл ярилж хангицуулаад да. Илүү хэцүү байсан ч гэсэн хэсэг хугацааны дараа илүү ихээр одоо нэг бэлдээд илүү хичээгээд чармайгаад одоо нөгөө эерэг стресс төртөөд гэсэн үг шүү дээ тий. Сайн илүү үр дүнд хүрч болно л гэсэн үг тий. Гэх мэтчлээ. Харин сэтгэл готрол гэдэг болвол яах вэ гэхээр чиний өдөр тутмын үйл ажиллагаанд өөрчлөлт орно гэсэн үг. Жишээ нь яах вэ гэхээр өмнө нь дуртай байсан зүйлдээ дур сонирхолгүй болох. Юу ч хийсэн гэсэн тэрнээс сэтгэл ханамж, сайн сайхан мэдрэмж авахгүй байгаа юм шиг санагдах. За тэгэнгүүтээ нэмээд хоол ихээр идэх. Эсвэл хоол ерөөсөө идмээргүй санагдах. Нойрны хэмнэл алдагдах. Шөнө орой маш орой нойр хүрэхгүй эсвэл өглөө үд болтол унтах ч гэдэг юм уу. Тэг ингээд нойрны хэмнэл алдагдах. Эсвэл бүр нойргуудах. Хин нэгэнтэй ярилцмааргүй санагдах. Бусдаа ярилцахгүй айл болох ганцаараа л байж юмар санагдах тий. Энэ 5 шинж тэмдгүүд нь 2-7 хоног болно түүнээс дээш хугацаагаар. Мөн дээрээс нь нөгөө нэг асуудал тэр гутрлын шинж тэмдгүүдийг үүсгэхэд нөлөөсөн тэр асуудал маань аяндаа цаг хугацааны явцад шийдэгдсэн байхад чинь таны дотор байгаа тэр мэдрэмж өөрчлөгдөхгүй байгаад ах юм бол энэ харин сэтгэл гутрлын шинж байж болно л гэсэн үг. Хэрвээ ингэж ажиглаад ингэж бодож ивэл сэтгэл зүйч болон сэтгцэн эмчд хандаад мэргэжлийн тусламж үйлчлэгийг үр дүнтэйгээр авах юм бол цаг хугацаа шаардах ч гэсэн
маш үр дүнтэйгээр эмчлэгдэх боломжтой ийм сэтгэл зүйн толгомцсон асуудал байх гэдэг тийм ээ хэмжиг байх гэдэг. Ер нь хүмүүс ч бас нэг өрөөсгөл ойлголт байдаг шүү дээ. Сэтгцэн эмчид үзүүлэхээр ер нь жоохон галзуу өвчин тусцсан гэл. Яг үндэ сэргээрээ зүгээр тэр хүмүүрийнхээ хувь хүний ингээд одоо сэтгцэн эрүүл мэнд буюу одоо сэтгэл готрол гэдэг зүйлээс урьдчил сэргээлээд ер нь өөрийгөө яг дотор талаас нь л илүү эмчилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол нэг тийм галзуудаач биш үстэй тий. Ерөнхийдөө сэтгэл зүйн толгомцсон асуудал, сэтгэл готрол гэдэг бол сүүлд хийгдсэн судалгаагаар ерөнхийдөө 5 хүн тутмын нэгд нь тулгарч болох асуудал гэж яасан. Гэхдээ өсвөр насныхны хувьд бол сэтгэл готрол нь юутай холбоотой тулгараад байгаа юм бэ гэхээр өсвөр насныхны хувьд сэтгэл готрол гэдэг нэг хөвчлэн би хүнд ойлгохдохгүй юм. Босод хүн намайг сонсохгүй байна. Би бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна гэсэн байдалтай хамгийн хуйлдаатай үүсдэг. Тэгэхээр бусдад ойлгогдоод, бусдад айл болох нээлттэй харилцаад, айл болох өөрийгөө ойлгуулад, бусдад ойлгогч гэсэн мэдрэмжээ авч чадах юм бол энэ байдал нь төдийлөн асуудал болохгүй л гэсэн үг. Зөв. За тэгвэл ингээд одоо би сэтгэл готролд орчлоо энэ төрэ гэдэг шүү дээ. Тэгвэл би ингээд эмчэд очиод хандаж болох юм байна. Хараа миний ойр татны хүн ингээд эмчэд хандахгүй тэгсэн мөртлөө яг энэ ингээд сэтгэл готрол гэдэг зүйлд орцсон байгаа тохиолдолд зөвхөн би яг юу хийж чадах вэ? За жишээ нь нэг одоо нэг өсвөр насныхан дээр яриа тийм ээ. Найзууд нь нэг готролчлаа, сэтгэл готролд орчлоо гэдэг ч юм уу байдаг шүү дээ тий. Тэгэх юм бол за эсвэл энэ бүр ингээд эмчийн зөвлөгөөр батлагдсан ч юм уу иймэрхүү зүйл байна шүү дээ тий. Тийм бол хэрвээ чиний хажууд байгаа эргэн тойрныхан чинь найз чинь сэтгэл готрол энэ шиш тэмдгээд өрцсөн байх юм бол чиний зүгээс хингийн хідэн зүйл байгаа. Юу вэ гэхээр шүүмжлэхүүгээр сонсох. Тэр хүн төрөөд байгаа мэдрэмжүүдийг таагүй байдлуудыг бүгднийг ямар шүүмжлэхүүгээр сонсох. Чи ямар залхуу юм бэ? Чи ямар сулдаар юм бэ? Чи ингэтлээ унтахаар чи харахгүй штэ гэдэг ч юм уу тий. Ингэж нөгөө нэг няцаахгүйгээр тэр хүнд тав төрөөд байгаа таагүй мэдрэмжүүд ямар ч шүүмжлэхүүгээр бүгдийг ойлгож сонсох. Буцаагаад ойлгож байна гэдгээ одоо дэмж одоо нөгөө яриаг нь сонсож байгаа шүү. Би чамайг сонсож байгаа шүү гэдгээл илэрхийлэх. Заавал нөгөө үнцэнтэй зөвлөгөө өгөх шаардлагагүй. Зүгээр л би чамайг сонсож байгаа шүү гэдгийг илэрхийлэх нь л тэр хүнд хангалттай том сайхан одоо мэдрэмжийг төрүүлж болно. Чи ганцаараа биш шүү гэдгийг мэдрүүл. Яг зөв ганцаараа биш шүү. Тэнгүүтээ нэмээд тэр хүнтэй цуг хооллох. За хаа нэгэн газар руу цуг явах. Дасгал хөдөлгөөн хийхэд туслах, чадвал эмчийн үзлэгт орохыг, эмчдэр очихыг аль болох заа зөвлөх, чиглүүлэх тийм ээ. Ийм байдлаар тусалж болно да. Тэрнээс мэргэжлийн тосломж үйлчлэгийг хинэгэн хүнийг өгөөтгөрэй гэсэн үг бол биш. Бидний хийж чадах зүйл нь шүүмжлүүлэхгүй сонсох, хамтдаа байх. Тэр хүнийг аль болох ганцаараа гинүүлдэхгүй байх. Энэ бидний чадах зүйл. Энэ хүрээд хоёулынгийнхаа ярилцах цаг дуусч байна. Миний асуугаагүй өөр таны ярих зүйл үлдсэн байгаа лу? За сая маш олон өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг насны онцлогтой холбоотойгоор бас тулгарч болдог асуудлуудыг хэдүүлэн ярилцлаа тийм үү? Гэхдээ энэ болгонд маш олон удаа давтагдаж хилэгдсэн ойлголт нь болохоор хүүхдүүдийг шаардлагатай үедээ бусдаас тусламж авах чадвартай байгаарай. Энийг гол нь бити мартаарай. Бусдаас тусламж авах нь бусдад хүчирхийллийн талаар таагүй мэдрэмжийн талаар мэдэгдэн хэлнэ гэдэг маань чи тэр харилцаанаас урвж байгаа гэсэн үг биш. Харин чи өөрийгөө хамгаалж байгаа өөрийнхөө сайн сайхан байдлын төлөө хичээж байгаа ийм зоригтой үйлдэл давуу тал болно гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. За бидний урилгыг хүлээн авч энэ подкастт маань оролцсон Эрдэнэт ягчтай баярлалаа. Цаашдаа Эрдэнэт ягч маань хэлсэн зүйлүүдийг аваад бүгдээрээ амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж миний зүгээс хүсэж байна. Баяртай.